За сайн байцгаана уу? Онцгой морин хурлах 30 хоногийн челленж маань үргэлжилсээр байна. Өнөөдөр 7 дахь өдөр. Өнөөдөр би урландаа морин хуурныхаа хөглөдөг чихийг хийхээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд энэ токер энэ төр одоо нэлээд нөгөө тоосонцор үүсгдэг учраас бас зураг авахд их хүндрэлтэй байна. Тийм учраас бид нар аль болох зурагнуудаа товчлоо та бүхэндээ харуулахыг зорж байна. Чих зорох ажилдаа ингээд орё. Модоо ингээд бэлдсэн. Хоёр хос чих маань маш адилхан байх ёстой учраас байнгын одоо нөө хэмжилт хийж явах хэрэгтэй. За ингээд чихээ токертоо дууслаа. Одоо яг энэ токерын машин дээр байгаа дээр нь зүлгэж авна. Тэгээд бас өнгөлнө. За ингээд зүлгүүр маань болсон. Одоо гоё модоор бас ингэж өнгөлж болдог. За өнөөдрийн морин хуурныхаа хөглөдөг чихийг хийх ажил маань ингээд үүрлээ. Тэгээ бичлэгийг маань үзээд таалагдсан бол та бүхэн маань лайк, шеэр хийгээрэй. За сайн байцгаана уу? Челленжийн дараагийн өдөр үргэлжилсээр байна. За та бүхэн санаж байгаа бол би 2 дахь өдрийн бичлэгэн дээр морин хуурныхаа иш толгой одоо бүх зүйлийг дисгэд орхисон байсан бол одоо энд нүхлэл цоололтоо хийгээд грип модоо наагаад хагас юм боловсруулах ажил өнөөдөр хийнэ. Хөглөдөг чих ордог хоёр нүхийн цоолсон одоо энэ арх хэсгээ авах нь. Энэ арх хэсгийг маш одоо зөв ухчиж нөгөө морин хуур ингээд хөглөхөд тохиромжтой байдаг. Найм дахь өдрийн үйл ажиллагаа маань үргэлжилсээр байна. За тэгээ морин хуурныхаа ишийг сая хоёр нүхийн цоолоод арын ухаад бэлдсэн. Одоо энэ ишнийхээ илгэн дээр одоо грип мод наа. За энэ мод ямар үүрэгтэй вэ гэхээр морин хуурын иш маань ингэж нумрахаас хамгаалж. Хүмүүс заримдаа хэлдэг л дээ миний хуурны хөг өсөөд байна гэдэг. Тэр өсөж байгаа шалтгаан нь ерөөсөө энэтэй бас холбоотой. Яг морин хуурны хөгийг ингэж чангалах үед нөгөө нумраад ингэчээд тэгээд аажимдаа нөгөө мод учраас ингэ буцаад хэвэндээ оронгууд нөгөө утсан чангараад хөг нь өсөж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр юмнуудыг бид нэр сайн анхаарч явах хэрэгтэй. Тийм учраас уралж байгаа хүн тэр бүх зүйлийг тооцоолж хийдэг баг. За одоо ингээд грип модоо наана. За ингээ грип модоо наал одоо энэ цавуу хатхыг хүлээн энэ маань ус нэг цаг 2 цаг орчим болно. Мод маань ийм эндээ зузаан эндээ нэмгэн ч юм өөр хэмжээтэй учраас эрзэнээр ороод илүү ингэж жигд одоо наалтж өгнө гэсэн үг. Тийм учраас ингэж эрзэнээр ороодаг байгаа. Түрүүн би хэлсэн энэ улаан мод, хар мод энэ дээр наадгийн учир нь ерөөсөө морин хуурны иш одоо дотгошингч нумрахаас, бугурхаас бас хамгаална. Энэ грип мод одоо жишээлбэл ингээ хатсны дараа
ишээ хоёр талаас нь шулаад тэгээд энэ дээр би К-гээ зураад силбэрийн ажилд орно. За сайн байцгаана уу, челленжийн 9 өдрийн дугаар маань эхэлж байна. За одоо баглагаа аваад тэгээд хоёр талаас нь шулж хөрөөдөх ажилд орох гэж байна. За одоо энэ ишээ хоёр талаас нь шулж хөрөөдөж одоо нарийнхан болгох гэж байгаа. Дараа нь одоо гар ажиллагаагаа хийнэ. За ингээд челленжийн 9 өдрийн дугаар маань үргэлжилсээр байна. Сая ишээ шулаад нарийсгаад бэлэн болгосон бол одоо ухмаар одоо цойлдож нарийн силбэр хийхэд бэлэн болгоно. За ингээд ишээ шуулсан. Одоо гар харуулаар илүү нарийн хийнэ. За ингээд харуулнууд бас юм том жижиг янз бүр байдаг. Өөр өөр ингэсэн үүрэгтэй. За ингээд челленжийн үйл ажиллагаа маань үргэлжилсээр байна. Сая ишээ харуулдаад дараа нь зүлгээд ингээд бэлэн болгосон. Одоо энэ хэсэг дээрээ силбэртэй байна. За тэгээд энэ ягаад тэгшгэн байна вэ гэхээр энэ дээр би нэг алтан гэргээ хийн. За тэрнтэйгээ уялдуулаад энэ хоёр талтай юм уулз хийгээд силбэр хийгээд тэгээд цаашаа үргэлжилнэ. За ингээд силбэрийн ажилдаа юу ч гэсэн орё. Силбэр хийх үйл ажиллагаа маань ерөнхийдөө дүүрлээ. Одоо иш толгоо хооронд нь залгаж наана. За ерөнхийдөө энэ хоёр маань маш сайн нийлсэн байх хэвээр. За ингээд иш толгоо залгаж наалаа. Одоо хатсныхан дараа илүү нарийн ажлууд хийгдээд зүлгэнэ.